Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ орой мэндийг хүргэж байна. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл ТV телевизтэй хамтраад Монгол кино гэсэн нэртэй нэвтрүүлгийг эхлүүлж нэм гараг болгоны өдөр та бүхэндээ Монгол кино уран бүтээлийг онцлон хүргэж тухайн уран бүтээлийн уран бүтээлчтэй та бүдээ бас уулзуулж байхаар болж байгаамаа. Үзэгчд манаас санаж байгаа 2025 онд Монгол кино 90 жилийн гойгоо тэмдэглэсэн 90 жилийн төвхтэй энэхүү Монгол киноны урлагт хүчин зүтгэж яваа уран бүтээлчдийнхаа сор бүтээлүүдийг та бүхэндээ амралтын өдрийн орой болгон хүргэж мөн тухайн уран бүтээлийн талаарх халуун яриаг уран бүтээлчтэй хамт хүргэж байгаа. Ингээд энэ удаагийн дугаарт ямар киноны уран бүтээлчид оролцохыг та бүхэндээ танилцуулъя. Бүгд найрамдах Монгол ард улсын нэрийн өмнөөс эрт үрдийн ямар түүх бидэнд нууцсаад илгэх гээд байна та. Холбогд хэргийг авч хилцээд цаазаар авсуугаа. Надад чөтгөр шүглсэн баг. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн маань дугаарт 95 Зүүдний хүн киноны уран бүтээлчд манаас хүрэлцээрсэн байна. Урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн уран бүтээлчдээ маш их баярлалаа. Энэ орой мэндийг хүргэе. За энэ киноны талаар хамгийн түрүүнд бас найруулагч Дэлгэр баяр найруулагчаас асуумаар байна. 95 Зүүдний хүнгээ кино маань бол бид нар нэг ангит киног өнөө орой үзэгчдэд хүргэх гэж байна. Харин энэ кино маань бол эхлээд олон ангит кино байсан гэдгийг зарим үзэгчид маань бас төдийлөн сайн бас мэдэхгүй байх. Тэгэхээр энэ киноныхаа эхлэлээс яриагаа эхлэе гэж бодож байна. За юуны өмнө бол Монголын кино урлагийн зөвлөлөөс одоо санаачилж бий болгож байгаа энэ сайхан нэвтрүүлэгт бас манай бид бүхний хамтарч хийсэн бүтээл маань сонгогдсонд бол их баяртай байна. Та бүхэнд бас ажлын амжилтыг хүсье. телевизтэй бас их баярлалаа. Аливаа уран бүтээлчин бол нөгөө уран бүтээлээ олон нийтэд хүргэх гол зорилготой байдаг. Тэгээд тэрийг маань бас ингэж харьцангуй 2023 онд хийсэн киноч гэсэн ингээд түгээн бас дэлгэрүүлж байгаад бол их баярлж байна гэдгээ өмнө илэрхийлье. Тэгээд энэ киноны хувьд бол яг үндэ бол 2020 оны үеэс коронавигийн үед гэсэн үг анх Mobicoming Woo гэдэг одоо бол маш том юм платформ болсон байж байгаа. Энд бид нэр тэр үед бол анхных нь баг цөөх хэдэн киноны нэг болж яг нэг оригинал сериал нь болж ингэж 95% гэдэг нэртэй тийм сериал хийж эднийхтэй хамтрая гэсэн санаа бол анх төрж исэн. Тэгээд тухайн үед бол ямар мэдрэмж төрж исэн бэхээр би яг лагер дээр цуслан дээр байжгаад тэр нэг ногоон цэнхэр ном билүү ногоон ном билүү нөгөө Оросын нэг юм биш Америкийн нэг юм цоврол байсан. Тэрийг үзсэн чинь юу гардаг вэ гэхээр одоо ингээд нөгөө тайлагдшгүй одоо шинжлэх ухаанаар тайлагдаагүй ингээд хэрэгүүдийг мөрддөг ийм хоёр мөрдөгчийн тухай нэг юм цоврол гарсан. Маш сонирхолтой. Одоо X-Files гэх юм бол бид нар бас их мэддэг шүү дээ. Яг ийм төрлийн ийм харь гаригийн нисдэг тавыг одоо харь гаригийн гийч мичин судалдаг нэг ийм хоёр мөрдөгчийн тухай кино байсан. Тэндээс би яг яагаад Монголд ийм кино байж болохгүй гэж гээд. Тэгтээ Монголд хийхэд бол одоо биднэрт техник нөхцөл хөрөнгийн хувьд бол яг тим юм барьж авахд бол төвхтэй. Тийм болохоор яг ямархуу байдлаар хийх вэ гэсэн чинь надад бол хүний тархины потенциал оюуны чадвах гэдэг бол одоо тухайн үед ярьдэн шүү. Ер нь яагаад 95 гэж нэрлсэн гингууд хүн тархиныхаа 5% ашиглаж амьдэрдэг юм л та. Гэтэ тэр нь бараг сод хүмүүс л таагаа. За бараг тийм үү те. Тэнгууд 95% нь ингээд өөрт нь ашиглагдахгүй ингээд тэр битүүгээрээ байжгаад тэр хүн төрөл арилж явдаг ч юм уу. Тэнгууд зүгээр амьд ахуудаа одоо тэр 5%-аас 6% рүү нэвтрүүл бид нар яах вэ? Лук Бессоны Люсигийн кинон дэрч байдаг ш 100% болоо сүулдэ ингээд зөвхөн мэдээлэл болоод ингээд үлддэг шиг ингээд ижидүүд нэмэгддэг шиг яг тэр орон зай руу ингээд нэвтэрсэн тийм гэмт хэрэгтэй тэгээд ийм мөрдөгчтэй детективтэй ийм кино байвал яах вэ гэж бодсон анх. Тэгээд манай мэдээж мөрдөгч нар маань тийм чадвартай байх юм бол сонирн биш. Гэмт хэрэгтэй маань тийм чадвартай байвал. Тэгээ манай 95% кинон дээр болохоор ингээд зодооны улмаас тархиндаа гэмтэл авсан ч одоо хүний тархин дотор ямар эсүүд нь хоорондоо юм контакт үүсээд тэр 6% рүү юм уу цаашаага тэр хувь руу ингэж холболт үүсээд
өөрийнхөө сүнс, оюун бодол, өөрийнхөө датаг өөр юу ингэж харцаараа шилжчихдэг нэг тийм гэмт хэрэгтний. Хамгийн ихний үүсгэл нь болохоор өөрийнхөө баг хэдтэй үлээд нэг 5 настай байна уу нэг юм хүүрүүгээ ингэж цаазлуулахын өмнө өөрийгөө ингэж оюун санааг датаг шилжүүлээд тэгээд өөрөө бол бие махбодороо ингэж цаазлуулчихж байгаа. Тэгээд тэр чинь ингээд олон жилийн дараа нөгөө хүүн том болсны араас одоо яг манай үед ирээд эхний үүсгэл нь болохоор 90-ад оны яг нөгөө арчилсан хувьсгалын үетэй холбогддог. Тэгээ ийм байдлаар явсан чинь ингээд 90 онд өгсөн хүнээс хойш 30 хэдэн жилийн дараа ингээд гарч ирж байгаа юм яг усны дуслал шиг адилхан юм гэмт хэрэгтний тухай гэхээр жоохон сонирхолтой ийм өнцгөөс ингэж хүүрнсэн кино байсан. Зүүдний хувь гэдэг зүүдний хүн гэдэг кино маань болохоор яасан бэ гэхээр ер нь бол 2 дугаар нөгөө нэг сизон гэж хийх гэж ийсэн. Сериалынхаа хувьд тийм дахиад 10 ангитай ийм гэд хийх гэж ийсэн боловч яг бидний нөгөө хөрөнгө оруулагчтайгаа тохиролцоонууд маань яг ерөнхийдөө бүтээгүй. Тийм болохоор бид нар энийг бэлэн болцсон зохиолоо хураангуйлаад гэхдээ манай зүүдний хүн маань болохоор 2 хөлбөртэй бас кино хийж байгаа. Фүүдэр 5 ангитай гэдэг маань 380 дэлгүүтэй тийм сцентэй ингээд 2 юм шугамтай ингээд арай юм дэлгэрэнгүй 5 анги нь байгаа. Мини сервис хувилбараар. Тэгээ бид нэр яг театрын хувилбараа болохоор яг ингээд нөгөө утгыг алдагдуулахгүйгээр ингээд 2 юм варианттай зохиол бичигдсэн гэсэн үг. Тэгээд бид нэр 2023 онд 11 сард үзэгчдийн хүртээл болгож ирсэн. Ийм л ерөн түүхтэй кино. Бид нар энэ удаагийнхаа одоо нэвтрүүлгийн улиралд нь болохоор ер нь бол 2020 оноос хойш бүтээгдсэн кинонуудаас онцолж үзэгчтэй бас хүрэж байгаа. Тэгээ яагаад тэгэхээр нэг уран бүтээлчд маань яг одоо өөрсдөө бас уран бүтээлээ хийгээ явж байгаа. За тэгээд илүү бас зарим үзэгчд маань үзээгүй байх магадaltaй кинонууд гэж бас сонгосон. Тэгээд Алтан шагаа маань болохоор киноныхаа продюсераар ажилласан байна тийм хүсэх продюсераар ажилласан. Тэгэхээр энэ киног одоо кино бүтээхэд продюсер хүн одоо энэ жанрын кино өөрөө үзэгчдэд хүрэхгүй эсвэл илүү хүзэлттэй байх болов борлуулалттай байх болов гэдэг дээр аявих бодлого боддог шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр продюсерийн зүгээс бас энэ кино яг тухайн үедээ кино театрт гарах үедээ үзэгчдэд хүрэх үедээ ер нь өөрийн чинь хүлээлт ямар байгаад хүлээлтэнд бас хүрч чадсан нь үзэгчид ер нь эсвэл сериалын дараа шууд нэг ангитай үзэж байгаа болохоор өөр байсан уу? За, юун түрүүнд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа, энэ нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа таны болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. За, би бол продюсерийн багт ажилласан. Тэгээ ер нь бол биднээс энэ зохиол буюу энэ зохиолыг үзэгчид ойлгох гэдэг бол шал өөр төвшин байсан. Ер нь бол 95% гэдэг киноноос ахуулаад киноны одоо жанрт арай нэг өөрчлөлт хийгдсэн бас кино болов гэж би бол хувьдаа боддог. Тэгээ 95 зүүдний өн киноны хувьд болохоор би анхны удаага яг юм продюсерийн төвшин энэ кинонд гар бие дүрээд оролцож байсан. Тэгээд тухайн үед л ерөөсөө нэг тийм гоё зохиол таалагдж байгаа. Тэгээд өмнөх бас 95% буюу яг энэ жанр маань өөрөө бас их өөрөө эндээ дуртай байсан учраас яг нуулгүй хэлэхэд бол за мэдээж бол бизнесийн байгууллагт хүч сорж байгаа ашиг бас тийм энэ хүсвэл бодож байсан. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр уран бүтээлдээ илүү төвлөрч ажилласан. Үзэгчд энэ жанрын киног илүү түлхүү үзээсээ илүү гоё тийм одоо нэг Кристогон гэдэг шиг юм гоё ном уншсан мэдрэмж аваасаа тархитлагаа ажилласаа гэсэн байдлаас уран бүтээл тал руугаа илүү анхаарч ажилласан. Тэгээд үзэгчтэй хүргэсэн. За мэдээж тэгээд яг уран бүтээл рүү харсан болохоор яг үндсэн зорилго маань бол манай студентийн зүгээс бидний хамтрлалын зүгээс бол тийм байсан. Зураг авалт чинь болохоор хаана хийгдсэн бэ тэр нэг цэргийн ангитай хэсэг чинь. Зураг авалт бол яг таны ажлын гол хэсгүүд үсттэй тийм тэглгүй яхаа одоо тэр кинон дээр харж байгаа бүхэл зүйлүүд чинь бол тэр болохоор 337 дагаарын цэргийн төсвчин цэргийн анги байдаг. Гордокийн урагшаага байдаг. Тийм цэргийн ангид Батлан балахын яам жанжээшта биднээсийг маш сайн дэмжлэг үзүүлж тэр байгууллагуудын дэмжлэгийн хүчээр тэр том зураг авалтын ард бол үнэхээр инээгээд гарсан тэр эсвэл үнэхээр гоё байдаг. Тэр киног үзэж байхад эхлээд хамгийн анх нөгөө сериал гарч байхад би өөртөө ч бас хэлчихсэн баха. Сериалын ингээд орой үзсэн байхгүй юу? Нөгөө ямар жанраач мэдхгүй ингээд шинэ кино орчиж үзсэн чи орой үзсэн чи унтаж чаддгүй бүр ингээд нөгөө айгуу тийм
аимшиг кино бол биш те. Гэхдээ ингээд нэг юм чихүүцмэр мэдрэмжийг авчаад ингээд нэрээ хэрвээ ингээд хүнээс хүнд ингээд дамжаад яваад байдаг. Тэгээ тэр нь хүн өөрөө өөрт нь юу арсныг мэдэхгүйгээр ингээд үйлдэл хийдэг байвал гэдэг мэдрэмж байсан. Дараа нь театрт яг тэр киног үзчихэд төсөглийн тэр эргэлт болвол вау л даа гэж ботсон. Тэр эргэлтэн дээр байсан одоо хүмүүс одоо яг ярих гэж сууж байна л да гэх. За өөрийнхөө дүр болон яг одоо тэр анх зохиолыг хүлээж аваад авч ирсэн. Тэгээд дараа нь дэлгэцэнд киногоо үзчихсэн тэр мэдрэмжээ олцож. Тэгэхээр нөгөө жүжигчд хөвчлэн тоглолцол яваад өгдөг нөгөө киногоо мэдгүй шүү дээ тий. Дараа нь ингээ үзэхээр бас нэг үзэгчийн хувьар бас нэг харах өнцөг байгааддаг. За бүдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. За энэ киног дүрийг ярих болохоор би хамгийн түрүүнд эхлээд нэг шүний үйл явдлыг заавал ярьж таардгийн. Нэг орой дээгээс чат ирж байхгүй юу? Жохо орой бичлэг уучлаарай нэг юм уншаад өгөх боломж байна уу гэд. Мен чам руу нэг зохиол явуулчих чинь уншаад үзээд гэж. Тэгээд нөгөө юу гэдэг вэ хөөе зохиолоо шидэлцээд бид нар чинь нөгөө нэгэндээ юм юм билдэг байхгүй тэн дээр нэгчмээр нэг тэг гэж байгаа юм байх л гэж бодсон чинь над руу нэг зохиол явуулаад миний найз нэг завандаа уншичаараа гэл тэгсэн. Тэгээд би шүн тэрийг уншаад дуусгачихгүй юу. Тэгс чи маргааш нь дахиад бичиж байгаа. Миний найз нөгөө зохиолоо нэг завандаа уншаатгаж би уншсан шүү дээ. Хариу өгөхгүй байгаа харин тий. Яа тэгээ яагаар он хэрэн за нэг тиймэрхүү юм байвал ингээ энэ тэрийг ингэчүүл яа над тэгнэ ингэж бодогдлоо байна тэр нь ингэж санагдлаа тэргээ ингэсэн чинь тэр нэг сүндүү хурандаа гэдэг нэг хурандагийн дүр байгаа шин тэр яаж юм тэгэхээр тэр бол айгу гоё тэр төгсгөл дээр одоо ингээд маш гоё ингэж эргэлт гарч ирж байна голоор нэг хэсэг ер нь хайчуул яад юм бэ хитрхээр ингээд олон харагдахаас илүүтэй яг нэг хэсэг багцалж гараад тэгээ бүр алгуулад мартуулаад тэгээ төгсгөл дээр гарч ирэх юм бол арай энэ төр гэсэн чинь за баярлалаа огш за наадах юм байна бодоодох юм харин мань чамд дахиад нэг хэлэх гэдэг за чи наадахтаа энэ сүндэн хурандаа тоглоод өгөөч би бодохдоо л нэг юм лаг юм нэг буур сууртай л хүн гэж бодохгүй юу нэг хурандаа гэхээр нэг тийм хэлээрээ тэгээд нэг би хаа гэж би хаамаа тэгээд нэг юм хэл нэг хурандаа хүн гэж бодох байлгүй дээ тэгсэн чинь үгүй би яаж болох юм над юурээс өөрт буухгүй байна гэхдээ над дүрний өөрөө айгүй гоё байна л гэсэн чинь за мань чамаас олон юм гуйж хөөгээ хөшин чи энд л тоглоод өг би хөшөө би одоо ямар ч тийм буур суур одоо над тийм ирнэ хомс одоо доктортой удаан сууж чаддгүй юм хүн штэ гэсэн чинь ингээ бодог шун хорж ирээд хувцсноор нороод ирэх чи яг л чи л төсөөлөгдөд би одоо өөр ярих юм алга үгүй мэн барахгүй штэ гэсэн чинь шага юм уу батна чам руу ярих үгүй би чамд барахгүй гэдэг хэлээс чи өөр юм яриад байгаа гэсэн чинь зураг нь удахгүй аавна ёо за юу хийсэн би очиад уулзах гээд тэгээ кино үлдэр дээр очиод тэгсэн чинь надад хувцснууд өмсөж байна тэрний хуучны хоорондоо хувцсөмсгөл тэгээд нэг л бууж өгдөг. Гэхдээ зургийн багийнханд бол боочод байна тий найруулагчин баг бол харж иддэг. Харцсан байгаа байхгүй юу? Өөрөө болохоор би хурандаа бол биш. Өөрөө ер нь ямар цолтой гэж бододсэн. Аль хэвцээний. Би ерөөсөө зүгээр л цэргэл байсан байна. Тэр хувцсанаар өмсөөл ингээл манай сан херо нөгөө жижигчин тэнгис тоглодог. Тэр орж ирэл нөгөө цагдаагийн цэрэгэн хүн болохоор наваа ингээ бүрэн хувцлаад ер нь тийм байдаг юм байдаг энэ тэрэг ингээл тэгээд дээгч гэсэн ингээд яаж нөхөх болно огшоол гэдэг ингээд өгдөг. Тэгээ харсан чинь нэр боломжийн санагдах шиг госол госч маарч юм шиг санагдал. Тэгээл юугаа бодоодсан байхгүй. Дүрээ нилээ ингээд бодсон л та. Тэгэл дээгээд ингээд нэг юм өх юм бодож ихэр мен юу тэр талаар юу ч ярихгүй юм да. Миний найз өөрөө бус мэдрэмж ирээл аваад гараараа. Тэгээд яг тэр одоо өөртөө ихтгэлгүй байгаад исэн чинь киногоо өөрөө дэлгэцээр үзэхэд яасан? Яг би вэртэй гэж бодсон уу? Итгэл төрсний өгөл тэр хувцаанаараа өмсчихэд коридорт зураг авахсан байхгүй юу? Фото зүгээр ер нь ямар харагдаж байна нэг зураг дараа нь харуулж хатгаач. Дараа нь харчих боломжны шүү. Би ч бас хурандаа юм байна. Бас хурандаа болж малаад байгаа юм аа. Дүрийн хувьд бол тийм маш гайхалтай дүр байсан. Би ч одоо хуучны хурандаа манай зохиолч найруулагч Дэлгэр баяр минь орчин цагийн хурандаа болдог.
хуучны хурандаа одоо цагийн хурандаа хоёр тэгээд гой гар нийлээд ажилласан. 95 зүудний хүн бол сүнд хуранд бол миний одоо айгүй хайртай дүр би тэрэн дээр олуулсан. Үнэхээр би тоглох гэж хичээхгүйгээр тоглохыг бодсон байхгүй. Аль болох зүгээр л хурандаа бай. Тэгээ эдгээр чинь юу байсан маа? Хурандаа хэрч одоо ингэ лагс ийм хүн байх хэрэгтэй гэж үгүй хуучны хурандаа нар ч гэсэн тэгхээс хүн байсан. Тэр ингэ чи өөрөө наачаач. Тэр хамгийн төсөөлт хэлдэг үг муухай тий. Уучлаарай өгөөдэй. Тохиолдол бол байдгүй. Тохиолдол байдгүй. Манай хүн би бүр эвлүүлэг хийчихэд дууны найруулган дээр очичоо суужсэн ингээ пүүж яг ингээд ер нь нэг юм үг хэлээд байна гэдэг ерөнхийдөө яачаа за энийг нь яг олж жагаад би дуун дээр ирж жагаад яах юм бэ гэдэг. Сонсч гэж бодоод тий. Тэрийг би өөрөө ч мэдэхгүй. Тэгсэн чи уучлаарай өгөөдэй гэд. Тэгэж би өөрөө ингээд арзганаа явцсан байна. Харин тэр бол бүр амар. Тэгээд за энийг нь тэгвэл өөрийг нь авчирч нөгөө оруулах юм байна. Тэгээд оруулуулчихсан. Пүүж бол гоё тоглосон. Яг үнэлэлтэй яг хуучны цэргийн хүмүүс бол одооных шиг юм гиз хүзээтэй янз бүр байсангүй тэр биш чинь жинхэнэ иршүүд гоё жинхэнэ бэлтгэлжилтэй гэх юм уу ийм төрхөөд байсан учраас өөрийг нэг цэргэл гэдэг байгаа. Түүнээс одоо аль үжи хурандаагийн насан дээр очиж байгаа. Бараг генералын насан дээр очиж байгаа. Залууд гэж бодоод байгаа шиг. Гэтэ үнэхээр гоё дүр байсан. Бас юу л та. Уучлаарай хөвгүүдийг нэг л дүүбэл дээр хэлсэн байхгүй юу? Яг хэлчихэд тэгээ би одоо зөв юм хэлж тоглосон уу? Би зохиогоод одоо хэлждэг юм зөвдсөн үү, буруутсан уу гэдэг. Тэгээ энээс ингээ хариу авах юм хэлдэггүй. Болж ингэж байгаа юм болохгүй. Тэгээ би дахиж тэр үгийг хэлэхгүйгээр би бус дүүбэл нь бол тиймгүй явсан. Тэр байхгүй болсон байхгүй. Тэгсэн чинь дууны найруулагч надад ярингуйтай. Пүүжих тэрийг дахиад нэг та нэг ам бариад гаж. Тэр чинь нөгөө зураг авалтан дээр болохоор бид нэр 300 сум яг ингээд нөгөө галлахын яг тэр юутай их том зургнууд байсан болох гадаа зураг байсан учраас над дээр яг юун дээр ирээгүй. Тийм нөхцөлтэй өнгөрсөн. Дараа нь л тэрийг мэдсэн. Тэр бол үнэхээр уран бүтээлч яг өөрийнх нь юу байхгүй. Тэр бол өстой хамгийн ёо гэж бүр бодогдсон тэр хэсэг байсан. Үзэгч маань одоос киногоо үзүүл бас тэр хэсэг тэр юу яриад байгаа юм бол гэж бодгоох л та. За түрүүн ярилцлага эхлэхийн өмнө найруулагч маань хэлжсэн. Бид нэр киногоо одоо дараагийн анги хийхдээ ч юм уу эсвэл дараагийн одоо сизон хийхдээ нэг юм цоо шин дүрийг гаргаж ирэх шаардлагатай байдаг. Тэгээ тэр нь бас үзэгчдэд илүү их таалагдах дүр байх хэрэгтэй учраас бид нэр гээд ингээ шин дүр оруулж ирсэн ингээд танилцуулж исэн. Тэгэхээр мөрдөгчийн дүр байсан шүү дээ. Тэгэхээр анх одоо яг зохиол авчаад яг тэр мөрдөгчийн дүр дээр бас яг одоо бүрж авшиг харж исэн үү эсвэл аваад зах энэ бол би байна гэж исэн үү? Хамгийн эхлээд үнэхээр гайхсан. Яана би чадах болов. Би ч одоо жүжигчин хүн биш шүү дээ. Яг мэрэгчлийн жүжигчин хүн биш. Тэгээд очиод тэр Монгол кино ултар дээр уулзсан чинь яг нөгөө багтаа үзчихсэн. Одоо энэ хүний жишээлбэл тий хязгааргүй гэд киног үзээд би бүр шүлэг бичтэл тийм одоо шүтэн биширдэг хүн маань аахгүй юу? Тийм тэгээд одоо Батнаах маань байна тий оюун ихч маань байна гэдэг одоо үнэхээр амар лаглаг хүмүүс байсан. Тэгээд би чинь санарч байгаа юм чинь. Тэгээд ийм зузаан зохиол уншаал. За энэ хүслэн гэд дүр дээр ер нь өөрөө ч харж байгаа гэд. Тэгээд найруулагч маань хамгийн гол нь намайг богино үстэй харсан юм билээ. Нөгөө нэг контент дээр би цагдаа явцтай ороод тэгээд цагдаа хувц өмссөн дээр нэг гоё зураг авахулчих гэж бодохгүй юу. Тэгэл тэр зураг аваад Facebook дээрээ тавьсан байсан чинь миний бодлоор бол Батна ахал харсан юм шиг байгаа юм. Тэгээд уулзаад үзье тий гэд тэгсэн яг нөгөө нэг богино өстэй эмэгтэй хүн яг тийм эрэгтэйлэг богино өстэй авах чинь жоохон эвгүй шүү дээ тий. Тэгсэн найруулагч маань за чи өсөө тарих шүү. Яг ийм өстэй гэж чамд төсөлсөн. Тэр яг нэг иймэр дүү өстэй байсан юм байна. Ямар ч байсан нэг жоохон эмэгтэйлэг байсан чинь эрэгтэй бол эрэгтэй айлмаг болох гэд. Тэгээд орж исэн. Тийм ер нь бол амар айжсэн шүү. Гэхдээ зохиолоо уншихад угаасаа ер нь Дэлгэр Баяр найруулагчийн бусад кинонуудад амар дуртай. Ихэнх нь маш их твисттэй бодуулдаг. Яг яах юм бол гэд. Ер нь нөгөө нэг кинонууд за дийлэнх зарим нэг кинонууд чинь юм таамаглалцдаг штеп.
дөнгөж үйл явдал хэлэхэд за нэг ингэчих бах та тийм. За нэг 70% дээр нэг иймэрхүү юм болох болов гэд. Тэгээ ээлт цэцгийг үзчихсэн аяг сандаг байхгүй юу? Тэр бүр үнэхээр гоё кино байсан. Тэгэл энэ киноны найруулагч юм бол яаж хийж яхал чадахгүй байсан ч гэсэн чадна гэж үзэх хэрэгтэй гэж бодод орсон. Тэгээ намайг тааж оруулсанд би одоо хүртэл баярлалаа. Хамгийн жүжигчин одоо яг мэрэгжлийн биш хүн өөрөө тэр дүрийг авчаад яг зураг авалт үеэр хамгийн хэцүү хэсэг үе байсан уу? Байсан. Зөндөө байсан. Ялангуяа нөгөө нэг юм байлаа шүү дээ. Одоо мөрдөгч байгаад байгаа тийм. Би зөндөө шолуулсан. Нөгөө хэд маань болохоор өмнө нь нөгөө сизнүүд дээр аль хэдийн гарбуутай тэр нөгөө сумнаас хамгаалах даацтайгаа тийм ажиллаад сурцсан. Тэгээ буута яаж гүдгийн тийм. Тэрнийг бороотой сцен дээр гүүхэд айгүй олон намайг шоолсон. Ингэж гүүхгүй. Чи буута тийм. Энд чинь чамруу хүн буудах тэгээ эрсдэлтэй учраас чи ингэж ядаж бие хамгаалаад ингэж гүндээ тийм. Тэгээ би хамгийн анх зохиолоо уншиж байхдаа бас аюу баярлж ирсэн байхгүй яагаад ч юм тэр чинь гоё штэ буутай ажиллана дээр нөгөө хантаа зөмсөж үзнэ гэл ингээд аюу гоё юмнууд байсан байхгүй төсөөл нь бол төсөөл их гоё байсан. Тэгээд яг сцен аваад хэлсэн чинь бууч аюу хүн юм биш штэ. Тэрийг ингээд гараа тэг өвдтөл бариад бүр ингээд гараа даахгүй болтол бариад тэгээ хантаацтай гүн ингээд ялтчихв. Үнэхээр гоё амьдралын минь том дурсамжуулж үлдсэн шүү. Зөндөө шоолуулсан ч гэсэн. Тийм. Дэлгэр найруулагч ер нь киноныхон одоо кастинг дээр дөрүүдээ сонгох дээр ер нь яаж ажилдаг вэ? Яг зохиолоо магадгүй та өөрөө ингээд киноныхон зохиолуудыг бол бичдэг. Бичиж явах үедээ ер нь ингээд за тэр гээд төсөөл авцсан дийлэнхтэй байдгүй. Эсвэл зохиолын дараа та одоо яг оноож ингээд хайдгүй. Яг хуучин бол их залууд анх кино хийж эхэлж байхад 2000 оны ихэнх 10 оноос өмнө бол ер нь бол яг хүмүүс зориулаа бичдэг байсан. Одоо манай болд эрдэнэ, за манай ганц цэцэг, за манай хөөрхөн зулаа, манай өөдөө анхаач гэдэг юм уу те. Тэгээд биччихэд би харин хамгийн азтай нэх юм уу нэг ч удаа татгалцсан санал авч байгаагүй. Тэгээ би ерөөсөө би ингээл бодоод бичээд ахад болдгийм байна гэж баг ойлгохтой ч юм уу. Ер нь их тийм кастингт бол би хожоо учирсан хүн байгаад байгаа. Янз бүрийн нөлөөнүүд байна. Продюсерууд одоо юу яах те зарим нь бол ялчгүй ингээд яг төлөвлөөг бас жүжигчд байна гэдэг ч юм уу. Тэгээд яг багаараа ярьж агаад өөр хүмүүстэйгээ продюсеруудтайгаа ярьж агаад сонголтууд хийдэг. Тэгээд сүүлд бол яг жоохон хэдэн кино хийсний ард дээр бол за энэ дээр бол ингэ шүү. Ер нь бол яг үндсэн гол дүрээ бол хүмүүст ингэж зориулж бичдэг л дээ. Одоо 95-30 яг гол дүр нь Батнын буу ах хэвээр. 95% дээр Алтан шагаа нэг жүжигчин аав хүү хоёрын дүр тоглох хэвээр гэдэг юм уу. Хоёр дүр дээр ажиллах хэвээр. За энэ юм шүү гэдэг. Ингээд ер нь бол их тийм юмнууд байдаг. Сүүлд бол одоо жишээлбэл ордуу гэдэг одоо бид нэрийг харанхуугаас сонсогдох ордуу гэдэг өвгүүтэй хамтраад оранж 10 жилийн өд зориулсан дөнгөж шинхэн зураг авалтад дөнгөж саяхан дуусгаж байгаа кинон дээр гэхэд би жишээлбэл яг гол дүрээ бас яг хараад за би нэг мөнх наранд гээл бичгээр болчдөг нэг тийм даварцсан лэмтэн байна л да. Нөгөөдүүл маань татгалзаж ер нь үзээгүй учраас яг ингээд өөр дөрүүд төр бол юм кастингууд хийх хүний бага нас одоо оюун өгч байлаа гэхэд бага насныхан сонголт нь мэдээж адилхан байх хэвээр нас нь ялгаатай байх хэвээр гэдэг ч юм уу гэж хараагүй тийм дөрүүдийн сонголтууд бол кастингууд хийн л да. Одоо зүудний хүн дээр гарч байгаа тэрэг цэргийн анги дээр болж байгаа үйл явдал нь үнэхээр бодит болсон юм байт юм уу? Эсвэл та ер нь нэг юмнаас сэдвлэж одоо за нэг ингэ. Тийм яг тэн дээрээс хамгийн бодит юмтай би хойлох нь айгүй нөгөө үзэгчдэд ойрхон ирдэг юм байна гэдгийг анзаарсан. Яг гэвэл бид нэр 95% дээр одоо манай шагагийн тоглолдог амар гэдэг амарч аавч юм билүү. Аавынхын дүр бол 90 оны ардчилсан хувьсгалын жагсаал дээр байсан цагдаагийн дүр болж байгаа. Нийгмийн бодит үйл явдал донд орцсон гэхээр тэнд нэг хроник гэднэр хүмүүсийн сэтгэлийг энэ ч яг 3 сарын 8-ны яг өсвөлнгийн үеийнх байна те юу байна гэдэг ч юм уу. Ингээд хүн бодит юмтай холбоод ирэхээр тэгтээ тэр бол уран сайхны дүр ямар ч юм баг. Тэрэн шиг зүудний хүн дээр гарч байгаа тэр
үе болохоор хүйтэн дайны үе байхгүй юу? Тэ? Одоо 84 он гэдэг маань одоо Орос Америк хоёр өдөөс нөгөө цөмийн зэвсгийн юм хүүтрэл болцсон, Европыг, Германыг хуваачихсан ингээд энэ тэнд юм лагерууд хуваагдсан байсан дэвсгэр дээр нөгөө нэг тэр чинь яагаад тэр цэргүүд ингээд дөнгөж кино эхлэнгууд цөмийн зэвсгийн тухай ярьж байгаа. Манай Оросууд болохоор 100 мегатонны одоо цайр бомбаг дэлбэллээд ингэж яац. Америкт бол яачдахгүй матахгүй гэж тэр үеийн одоо биднээс одоо Ахмад үеийн одоо 60-аад насныхан бол сайн мэдэндээ шүү. Палк гэж нийгэм орж ирээсэ билээ гэж. Тийм яг хуу зохиолын судалгаанууд бол байна. Яг нөгөө тэр тусмаа өмнөх түүхийг үзүүлж байгаа учраас түнс бол зохиол дээр гарч байгаа тэр нэг алт эрдэнэс олж байгаа байдаг юм уу тэр ангарын асуудлууд эдгээр бол бүгд зохиолтой хиймэл уран одоо бүтээл гэсэн үг тийм. Гэхдээ тэрийг холиул их хамттай байгаа. Тэгэхээр тэр нь одоо бас яг бодит болж исэн юм болов гэж бас бодогдтол байсан. Тэгээд яг хуу зүүдний хүн дээр нэг ялгаа нь болохоор эн чинь нөгөө хүний урд нас, хойд төрөл гэдэг юм уу. Тэгээд өмнө нь бол ингээд яг нэг цаг үе дээр хүний оюун санаагаар нэвтэрч явж исэн гэмт хэрэгтний тухай, чадвартай гэмт хэрэгтний тухай байсан бол нөгөө одоо энэ хувилбар дээр болохоор манай гол дүрийн мөрдөгч маань одоо юунд орж ирж байгаа тэр төрлүүдийн тухай тийм ээ бид нар чинь тийм ярианд байдаг шүү дээ одоо юу гэдэг чинь Далай ламыг сонгон яахын тулд өмнөх төрлийнх нь тэр нөгөө юунуудыг таниулдаг тийм энэ миний багтаа тоглож исэн тоглоом байна барьж исэн хөөрөг байна гэд тэрүүгээр нь шинждэгч гэдэг юм уу. Тэгэд энэ зохиол маань өөрөө бас 10 анги байхын хувьд бол бүр ингээд Чойжин ламын үеэс 1900 одоо ховсглын өмнөх одоо үеэстэй богд хаан ч өөрөө нөгөө нэг лувсан хайдуу гэдэг лөө Чойжин лам маань ингээд орж ирээ. Тэгээ бүр бас нэг бодит тийм дүр оруулж ирээд уран сайхны үйл явдал толиод явж исэн. Тэгээд ингээд нөгөө төрлүүд нь ингэж арилж явж байгаа юм шиг. Тэгээд тэндээсээ болохоор яг хуу бид нар яг нэг хэрэгтэй гэснээр шүүж аваад зүүдний өмнө театрын хувилбараар одоо үзэгчдэд үзүүлэх гэж байгаа хувилбараар бол бий болсон. Энэний өмнөх түүхүүд нь бол ингээ урагшаа яваад идэг байхгүй. Тэрийгээ бас дараа нь бол ер нь нэг ангитаар ч юм уу дахиад 5 ангитаар ч юм уу хийхийг үгүйсэхгүй л тэр зохиол нь санаа нь бол бэлэн байж байгаа. Тэгээд яг нөгөө нэг бас кастингийн хувьд ярихад бол ягаад одоо манай Альмаа маань орж ирж тоглосон гэдэг бол бид нэр сонголт хийсэн үзэгчд хэдийний танил болцсон мөртлөнгөөсөө хүмүүст ингээ ижил дасал болцсон ингээд өөрийн тодорхой мэдрэмжтэй болцсон юм. Тэгээд сайхан бүсгүйг орж ирэхээр мэдээж бол энэ бол продюсерууд энэ ч яриа байгаа ингээд бүгдээрээ ярилцж байгаад энэ хүнийг өөр талаас нь нээж үзэх юм бол яахсан бэлээ гэдэг. Тэгэнгუთ тэр даалгаврыг мэдээж муу гүйцэтгэх юм бол одоо юу гэдэг чинь одоо манай сарнаач гэдэг юм уу те загвар өмсгч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар эднэр мэдээж мэрэгжлийн жүжигчин биш учраас ажиллагаа маань арай өөр байдлаар мөртлөнгөөсөө бид нар өөрснийхөө үднэс ч тэр энэ уран бүтээлчүнийг хайрлахын үднэс ч тэр энэ дүрийг хамтын ажиллагаагаар хамгийн сайнараа л хичээх ёстой гэдгээс тэгээд бол ингээ үзэгчдэд бол мэдээж харьцангуй би бол хүрсэн гэж ойлгож байгаа тийм. Саад одоо ингээд зохиол аваад өөрөө ингээд нэг тодорхой дүр бүтээж байгаа ч гэсэн хүмүүс өөр дүрүүдийг айгүйх бас ингэж хардаг штэ тий. За хэрвээ би энэ дүр дээр байсан бол би энэ эсвэл энэ дүрийн оронд би байсан бол яах вэ гэд одоо яг зүүдний хүн киноны тухайд яриад та бүхэн маань одоо найруулагчаас за найруулагч гэсэн асуу хэрвээ та өөрсдөө ингээд тоглох боломж олцсон бол магадгүй өөр дүрийг сонгох байсан уу эсвэл яг өөрийнхөө дөрөв тэг яагаад тэр өөр чи яриад байгаа тэр дүр зүүдний хүн гэдэг кинон дээр тэгж их таныг бас татсан бол гэж дөрүүлэндээс нь асуумаар байна. Шагаагаас эхлэв. Би чинь яг арталтан сайхан байж байгаа шүү дээ сонголтын нэгээл. За энэ бол яг шүү, зөв шүү, гоё шүү гэл. Тэгэхээр яг манай кастингтаа бол би үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Одоо манай яг 84 оны тэнд явж байгаа манай байцаагч тэрний типаж, тэрний царай төрхөртнөр гэж үжигч чинь Донгийн театрт гэх мэтчлэн ингээд маш сонин одоо манай Бэги маань байна. 2 Бэги байж байгаа. Манай Аги байж байгаа. Бэгийг бас хүмүүс аягүй хэлдэг тий. Тэгээ Темка байж байгаа. Тий. Тэгээ манай 84 оны кастинг үнэхээр супер. Тэгээ манай Мужиг ах байж байгаа. Манай Бүрман байж байгаа. Тий. Тэгээд манай одоо орчин үеийн манай мөрдөгчдийн дүр дээр манай Мөрд маань орж ирсэн. За тэгээ манай Альмаа маань орж ирж байгаа. Тэгэл ингэнгүүт юм бол кастингдаа бол үнэхээр сэтгэл хангалуун гоё байдаг. Бүр түн ч гэсэн айгу хоёр талтай айгу гоё агаартай ингэж. Тэгвэл миний асууад байгаа нь болохоор тэр гоё кастинг байгаа ч гэсэн хэрвээ өөрөө бас жүжигчин хүн байгаа ч гэсэн тий. За би энийг л тоглох байсан юм да гэ одоо яг зүүсний хүн дээр. Тэгвэл
Ер нь бол пүрэлтэй. Тийм. Пүр бол гоё. Пүр бол үнэхээр зөв гоё төр. За. Сондоо урандагийн хувьд бол хэрвээ одоо тэр дүрийг шууд дэлгэрээр найруулах санал болгох гэсэн бол мэдээж зохиол орчид. За энийг л надад санал болгох гэсэн болов гэж бодох тийм дүр байсан уу? Би тухайн үед юусэн тэр талаар нэг бодож үзсээг байхгүй. Тоглон моглон гэсэн охтын тийм төсөөлж байгаагүй. Тэгэл нөгөө шууд юу яагаад тэгээ энэ дэр тоглоно гэл түрүүнд ярьж л байна л да. Азар миний санал болгосон жүжигчид татгалзаж байсан удаа байхгүй гэнэ одоо ганц татгалцсан би юм одоо та. Татгалзаж үзэх гээд бүтлгүүтэд тоглох юм шиг. Татгалзаж зах чил өөр юм яриад ингээл шагаа ярих бах, батнаа ярих бах, удахгүй зургийг авчнаа шиний зургуудыг шахаад авчна гэдэггүй ингээд. Яг хоо тэр байцаагч залуу түрүү хэллээ те нэг Эрдэнэ баяр гэдэг жүжигчин дунд театрын тэр өөрөө бас их одоо дэгийг хилдгэр тийм бас нэг торонхай яргаа тийм бас юм ёнх юм баггүй юу. Тэгэхээр их гоё харагдсан юм байна л да. Бид хоёр бол яг тулдаг байхгүй юу. Тэр надаас байцаалт авдаг. Тэгээд зохиолоо зохиол харин тийм билээ би зохиол яг ингээл уншиж за би ийсэн байцаагж байгаа юм байна энэ тэргээ тэгээд одоо яг л байцаагж байгаа л гэж тоглох гээд ингэснэ би чинь нэр хурандаа шүү дээ. Цолоор илүү. Тийм. Энэ байцааж л гоц. Гэхдээ надаас дор цолтой би энэний урд тулд би зүгээр том байна. Тоглолтоо жоохон тэгж өөрчилж аваад ингээд яасан байхгүй. Тэгээ би айл болох ингээд цэмцгэр суугаад ингээд хөдөлгөөн хөдөлгөөнд маш удаанаар ингээд тэгээд би ингэсэн тэгсэн. Эрдэнэ баяр тэгдэг байхгүй юу? Ардын найр минь 95 дугаар тусгай батальоны захирагч хурандаа сүндэв 17 өдөр чухам юу болсон бэ гэж асуудаг байхгүй. Тэгээд би ингээд цагмаагаа хараад ингэж байгаа. Хэрийн онцгой бүсийн ажилтнаас гарсан ангаараас утаа гараад байна гэсэн малчин ардын мэдээллийн даваа би дислэгч пүрээр ахлуулсан тусгай баг томилж аюулгүй болох тушаалгч илгээсэн. Онцгой бүсийн ажилтнаас гарсан ангаараас утаа гараад байна гэсэн малчин ардын мэдээллийн даваа би дислэгч пүрээр ахлуулсан цэргийн тусгай баг томилж аюулгүй болох тушаалгч тус байрлал руу илгээсэн. Бүрийн текстэнд амар дуртай миний хамгийн анхны одоо гарч ирдэг юу байхгүй юу? Тэг цээжилсэн байдیں۔ Би тэр Эрдэнэ баяр гэдэг жүжигчнийг бас айгүй үнэмээр тэр мужик маш сайн тоглосон. Одоо гол дүрийн тэр пүрвд тоглосон. За манай Бэги байж гин. За миний охин тоглодог нэг болцоор шараа хүүхэд би. Бас баянтай тэр минь одоо хичээл номоо тасалж маслал ингээл кино минод ингээл ороод ингээл тоглол явцдаг. Миний охин тоглосон нэг тийм бас хөрхөө жүжигч охин байгаа бас нэг дэлгүүрээр найруулагч юм бас гаргаж ирж байгаа нэг бас нэг дүр байгаа. Жүжигч. Бараг тэр охиноо ярьж байхдаа өхөрдөх гэдэг юм шүү те бүр царай шүүд. Үгүй харин тийм байдаг чинь хөөхөн байсан байхгүй юу? Миний хувьд яг Сондоо урандагийн охины дүр аюу хөөрхөн. Яг миний санаж байгаагаар тэр дүрийг олох гэж аюу нэлээд юм болж исэн санагдчих юм. Тэгээд хайж яг нэг тийм тохирсон нэг тийм харахаас хайр хүрмээр яг л нэг тийм цагаахан оюу хчийн тэр залуунаас байхаар нэг тэр дүрийг олоод авсан байсан. Тэр дүрийг харахаар айгу хайр хүрмээр. Гэхдээ би өөрийгөө тохирно гэж хэлэхгүй л дээ. Яг ч би тийм innocent тийм гинхүү тийм царайг үлдээ. Жаахан гинтэй царайтай. Жаахан. Тэгээ яхаа сонгох хэрвээ миний дипаж ч юм уу тийм байсан бол магадгүй тэр дүр аюу гоё тийм романтик сценүүдтэй шүү дээ бас зориг гаргасан тий яг нэг нүцгэн сцентэй тийм байхаас юм болол гэж бодож байна. Киноны зураг авалт ер нь хэр удаа хугацаанд үргэлжилсэн? Зураг авалтын локейшн ер нь хавар байсан бэ? 2 сар орчим болоо тий. Ер нь бол 2 сар хугацаа. Яг нийт камер дуурсан өдөр нөх юм бол 50 хоног ч байна арай гайг баг. Ер нь бол Улаанбаатар хотод тэгээд Налахад
мэдлэг гэж хоёр юм дээр авсан тий. Кино үлдэр. Тэгээ кино үлдрийн нөгөө павильонд Төв аймагт бас нэг хэсэг зураг авсан. Цэргийн ангийн. Яа тэр Одоо яг тэр охинтойгоо байдаг сцен нь болохоор Төв аймгийн Тэг 16 гэдэг нэг ихтгэл зэрэг анги байхгүй. Баригад. Тэр бол одоо яг л яг тэр Текраз тэр тайзаг тэр газар л яг оргиороо тэр оноороо байгаа ганц газар тэнд байгаа. Хуучныхаараа. Бити устгаасаа билээ. Харин яг үнэн тий. Тэгээ бид бас нэг зураг аваад миний зургаараа авах болоогүй байсан юм. Тэгээд би нэг хувцас өмссөн. Хорондоо хувцас өмссөн. Тэгээд нэг цэргийн анги дотор уул нь хамаагүй явж болохгүй юм билээ л дээ. Зөв. Дэг журамтай газар шүү дээ. Тэгээ би нөгөө хорондоо хувцастайгаа ингээ явсан чинь нөгөө арай ахмад нөгөө хучин өсөнд офицерууд ингээ гайхаад ингээ ясалж маслаа би юу ингээ ингэж юм. Барыг нөгөө тэр хуучны юм дотор нэг юм сүнс явж байгаа шиг тийм. Тийм нөгөөдөл ингээ үнэхээр бахарж яагаад байгаа байхгүй харж мараа. Тэгээ гол нь би яагаад тэргээр тэнсэн гэхээр за би цэргийн дарга хүн нэлийн томцолтой хүн. Тэгэхээр ер нь цэргийн дарга нар ямар үед юм бол гэж би тэргээр дүргийн одоо судалгаа гэх юм уу. Тэгээ ингээл яасан чинь зүгээр л айгу даан байт юм л шүү дээ. Цэргийн дарга нар чинь. Тэгээд ингээд зүгээр л тушаадаг. Тэрээс одоо нэг энийг би юун дээр яагаад чинь хэрэг хамгийн төгсөл дээр тэр миний нэг хэлдэг тав алхмурхаад энэ гэдгийг би тэрийг яаж хэлэх вэ гэж бодоо явж исэн байхгүй юу. Тэг ямар манайхаа нэг тав алхам ухарч тэхүү энэ төр гэх. Тийм ш тийм би тушаал өгж зандрах хэрэгтэй юм байна. Тэд нар миний үгээр зүгээр намайг ханахад хэвдэх юм бол одоо өөрснийгөө буудаг бол баг өөрснийгөө буутахар тийм одоо юм маш том юм их мэдлэг байгаад байгаа юм байна л да. Тэгээ би тэрийг ингээ харж ирсэн баг. Хоол моолонд оруулаад ирсэн. Тэгээд энэ ингээ ер нь ингэж хэлэх юм байна да. Тэгээд ээгээд чил найз нэг тийм ингээ бодоод оллоо болохоор миний өгш өөрөө юм бодсон. Амхантай энэс ингээд бас ярилцсан юм аахгүй ерөөсөн. Өөрөө хэмдрэмжээрээ л яваараа өгш. Гэтэ нэг талаараас жүжигчтэй маш их эргчүүлээ болгодог найраад гэж байгаа юм шүү дээ. Өөртөө бодох. Тэр нөгөө дүрийгээ өөрөө дотроосоо бас бүтээх амьдрах тэр боломжийг бас олгодог. Тэгээ одоо тэр чинь ингээд би одоо хоёр юм дээр юу байдаг байхгүй юу? Дэгээс гуйсан байхгүй юу? Тэг зөвшөөрөөгүй. Нэгэн дээр би нөгөө пүрэн араас гарч ирдэг. Би дахиад нэг явчих. Ингэж болоо гэж. Яг чинь над гарч ирсэн чинь л болоо. Наадах чинь л над хангалттай. Чи дахиад ингэх юм бол чи яг худлаа явна гэдэг байгаа байхгүй. Нөгөөх нь хамгийн сүүлд би нэг кредит хийсэн л дээ. Нөгөө цус нүртэй юм ингээд камер л яриад өгдөг штэ. Тэн дээрээ дахиад нэг үгүй чи яас өгөөдгөө би дахиад нэг энэ хангалттай ингээл болоо. Хоёр сцен дээр дублж хийсэн чинь тэгээд зөвшөөрөг юм да. Таны ингээд өмнөх кинонуудыг харахаар гэсэн энэ кинон дээр ч ингээд харахаар ер нь нэг юм үйл өөрийн тухай асуудал аяг байдаг тий. Хүн ингээд ямар нэгэн зүйлийг хийх эсвэл тэр нэг өөрт нь биш маа гэхэд дараа үед нь эргэж байдаг юм уу? Ямар нэгэн зүйл өөр ингэсэн дараа нь үр дагавартай байх тухай байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр та өөрөө тэрэнд маш их ихтгэлтэй байдгүй. Энэ зүүдний хүн кинон дээр тэр зүйлүүдийг үзэгч одоо айл хэсгүүд дээр илүү их мэдрэх байх гэж та бодож байна. Энэ яг юу байгаад байгаа юм? Ер нь бол өс онзонгийн сэдв гэх юм уу? Энэ үлийн өөр карма тий. Ингээд ярих юм бол их олон кино дамнаж ноцолдож байна. Яг юмдаа бол нэг мэдхэд ийш орч. Магадгүй нэг жоохон юм нууцлаг тэгээд гэмт хэргийн энэ жанр маань өөрөө ч гэсэн ингээд нэг яг тэр нэг агуулга руу түлхээд идэгчээж магадгүй. Нөгөө тэгвэр миний 4 жил диплом хамгаалах гэж оюутан байхдаа зүгээр салбартал нь уншсан нэг ном байдаг. Монте Кристо гүн гэдэг. Тэгээ бид нэр төгсөхдөө тэр номоор жүжиг бичиж би нэг жүжигэн зохиол болгож бичиж хамгаалж ирсэн. Өөрөө нөгөө Эдмон тоглож ингээд жишээл. Тэгээ тэрнээс хойш тэр ном бол миний одоо библи юм уу да. Гэхээр би магадгүй тэр нэг юм агуулгаас би бас нэг өдөөлтөл салж чадахгүй, хальж чадахгүй ингээд нэг тэр догоон дотор л цалигаад явж байгаа юм болов. Магадгүй одоо өөр тийм ай сав руу орох цаг нь одоо энэ ордуг хийгээ ч юм уу ханах байлгүй дээ одоо нэг өөр юм байж магадгүй л гэж бодож шүү. Энэ гэхдээ жанртай бас холбоотой авах гэж бодоод байгаа. Яалчгүй нэг тийшгээ ороод байдаг. Тэгэл яалчгүй нэг үнээс гарч байгаа юм болохоор тийм юмнууд. Гэхдээ энэ давтлаа гэж ер нь юу н буруу гэж. Буруу гэж үлээсэн юм дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс таны бас нэг онцлог байна уу гэж хараад. Хүмүүс нөгөө киноны үйл явдал
нөгөө юуг харна вөхөөс агуулга бол ингээд улам ингээд хадаа садж байгаа юм шиг ингээд тултал нь яваад байвал нэг кинон дээр ханахгүй байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй тий. Тэгэхээр янз янзын талаас нь янз янзын үйл явдал донд үзүүлж байгаа. За одоо би нэг ханлаа гэж нэг өдөр ирэх байх уу. Тэгж л бодож. Бүгдээрээ бас та бүхэн сэтгэлээ хэлээч гэж хүсэж байгаа. Өнөөдөр студид ирээгүй байгаа ч гэсэн бид нар гол дүрийг бүтээсэн Батнаа жүжигчний талаар бас ярих хэрэгтэй. Тэр дүрийг одоо киног үзэхэд одоо энэ зүүдний үнийг болон ингээ үзэхээр өмнөөс нь айгүйх ингээд бүр ядармаар яана энэ хүн одоо магадгүй зүгээр ингээ үзэгч байсан ч гэсэн ингээд ямар хэцүү юм бэ те бүр баг өөрийнхөө учрыгч баг ингээ олохоо боллоо гэж ингэж бодхууц тийм айгүй тийм хүнд дүрийг бол бүтээсэн. Тэгэхээр та бүхэн бас тэр дүрийн талаар бас яг энэ гол дүрийг бүтээсэн жүжигчний ур чадвар тэр мэдрэмжийн талаараас та бүхэн бас хаваалцаж. Манай Батнаа чинь 2007 онд байна уу те. Мэндэ өргөшөө ангид өгсөн. Кино урлагийн дэд сургуулийг. Үнэхээр авьяастай дотортой гэх юм уу. Тэгээд зөвхөн дотортойгоос гадна жүжигчин хүн бол өөрөөс сая пүүжийн ярианаас анзаарсан бол өөрөө судлаач юм байдаг. Хүн судлалын мэрэгжил судлалын одоо нөгөө нэг цус судлаач гэх нэг бид нар ярьдаг ш моя юм уу чил тэрэн дээр гардаг нэг нөхөр шиг жүжигчин бол ястаа тийм амтан байх хэрэгтэй байдаг. Тэр шидийг бол ер нь бүрдүүлсэн амтан. Манай Батнаа бол үнэхээр авьяастай. Тэгээд их баг хүүхд байхдаа гэх юм уу ингээ гэрлэр ингэж киноноос урлагаас хязгаарч холдохгүй явж байгаа. Суралцаж ингэж тэнцээ чинь маш олон жүжигчтэй ажилласан байгаа. Гэрлийн давайл харж байхдаа зүрхээ мэдрэмжээ дотоод багаажаа хөгжүүлж тэлцсэн ийм жүжигчин байж байгаа. Яг ингээд манай хувьсэл продакшны урнаа ихчид нэр л үнэхээр яг анх кино руу оруулж ирж яг тесэлж ингээд яг тэр дарийг одоо дэлбэлсэн л дээ. Тэгээд тэрнээс хойш бол үнэхээр манай Батнаа бол ямар ч дүрийг даах хэмжээний жүжигчин болцсон. Одоо хүртэл дөнгөж одоо яагаад энэ төрөлцөн ирж амжаагүй гэхээр одоо яг энэ нэвтрүүлгийг авч явах энэ үед бол орон нутгаар шинэ өөрийнх нь дебют хийж байгаа. Найруулагчийн дебют. Сэтгэлийн уяа гэдэг тийм өөрийнхөө дебют киног аваа явж байгаа. Түүнсийн дэрх ёстой байсан. Тэгээд Батнаадаа бол одоо жүжигчнээс гадна одоо найруулагчийн одоо карьер эхэлж байгаад нь бол их амжилтыг хүсье гэж бас хэлмээр байна тийм. Үнэхээр гайхалтай жүжигч. Тэгээд би бол нөгөө яах юм байхгүй одоо төмөргээд одоо дэд турандаа манай киноны яг үндсэн нуруу болсон гол дүр. Тэгээд ялангуяа зүүдний хүн дээр бол эсрэг дүртэйгээ цуг ингэж нэг нуруунд дээр ирж байгаа юм дүр учраас бол яг өөрөө чийлдгээр бол маш ачаалалтай харцсан хүртэл ямар ялгаатай байх хэвээр гэсэн ийм тоглолтуудтай байсан учраас. Тэгэл яг энийг бол яг ярилцаал мэдрэмжээр ингэхэд бол над найруулагч хүнд бол их төвхтэй жүжигчин биш. Найл нэг багангийн ном сурж байгаа хөгч ангаагаал асуугаал энэ эсэ яах вэ ийх үү гэж хүнээр юм бодуулдаг биш. Өөрөө юм бодож чаддаг жүжигч. За киноны тухай яриулвал та бүхэндээ ярихад бол хугацаа бол өнөөдрийн нэвтрүүлгийн хугацаа мэдээж хүрэхгүй. Тэгээ араас нь киногоо үзэгчтэй хүрэх гэж байгаа учраас бас дотор нь нарийн ширийн зүйлийг асууя гэж бас бодсонгүй. Үзэгчд маань бас үзээсэй гэж бодож байна. Тэгээд бидний ярилцлага бас дуусах төхөж байна. Тэгэхээр тус бүрээс нь би асууя. Яагаад зүдний үн киног үзэгчд маань үзэх хэрэгтэй вэ? Бас зүдний үн киноноос та энэ зүйлийг олж авах баха гэж магадгүй та түлхүүр үг хэлэх болов? Продюсераас хэл. За ер нь бол зөв нэг үйлбэр хэлэхэд бол те хүн юу тарин түүгээ ураана гэдэг нэг үг өгдөг. Тэгэхээр хүн яг амны бэлгээс аштын бэлэгч гэж байдаг те. Тэгэхээр энэ бол хүн зөв бодолтой сайн сайхан үгийг амаараа банг хэлдэг байгаасаа тэр чинь буцаагаад өөр тэр чинь хурвалан буудаг шүү гэдгийг арай өөр байдлаар хийгдсэн бас тэр мэдрэмжийг мэдрээсэй гэж хүссэн юм бүтээл байгаа. Тэгээд үзэгч олон маань өөрсдийнхөө ухаанаар өөрсдийнхөө хувийн үзэл бодлоор тунгаан үзээ. Баярлалаа. За амьдрал ер нь бол өөрөө битүү тойрог байдаг. Дандаа ингээл эргэлдэл үргэлжлэл явж идэг. Дуусахгүй. Эхлэлтэй мөртлөө төгсгөлгүй юм байдаг. Энэ кинон дээр бол ерөнхийдөө яг ингээл амьдрал ингээл тойрол явж байна. Одоо хэдий хуучны үе гарч байгаа ч гэсэн одоо үетэйгээ яг ингээд дөрүүдийн давхцал гараад байхгүй юу. Одоо жишээ нь Батнаагийн тоглодог дүр бол хуучныхаа тэр дүртэй ингээд сүлдэд байдаг те.
Тэгтэл орчин цагийн хурандаа гэл ингээд чинь яг хуучны хурандатайгаа ингээд бас ингээд параллел ингээд явж идэг. Тэнд бас л яг тиймэрхүү юм яриад ингээд байж идэг. Хуучны хурандаа нь шинэ үеийн хурандаа нь хүртэл энэ одоо ямар учиртай юу болоод байна гэж гайхчих жишээ нь тий. Тэгэхээр ер нь бол маш сонирхолтой байх болов уу гэж бодоод байна л да. Би үзэгчд бас нэгэд янз янзын өнцгөөс харж болно л да. Бид нэр яг тим гэж одоо киногоо яг тайлбарлах гэхээр яг нэг баригдмал болчих гээд байна л да. Хүн яаж ч үзэж яаж ч харж үнэрлэж мэдэрч болохоор өөрөө өөрхөө тийм болохоор үзэхэд ер нь бол танд арай тархинд чинь бас нэг арай өөр суулгах болов уу гэж бодож байна да. Миний юу юм шиг байгаамаа. Би жүжигчин оюун эгчийн зохиолыг уншаад төгсгөл дээр нэг юм яг орж ирсэн байхгүй. Нэрээ бидний өнөөдөр хийж байгаа ямарваа нэгэн жижигхэн үйлдэлээс амьдрал ингээд хаашаа эргэх нь шийдэгддэг. Амьдрал бол юм тийм жижигхэн сонголтуудын гинжин хэлээс. Уул нь бол одоо яг спойлерч гээд байна. За ямар ч юм та үзээрэй. Тэгээ жижигчин оюугч минь ямар байж байгаад ямар болохыг те тэр сонголт те хувь заяа нь яаж өөрчлөгдөж байгааг бас хараарай л гэж хэлээ да. Яг энэ дээр нь асуухад оюугчин тэр нөгөө таньдаг хэсэг байдэн шүү дээ одоо. Төрвигээ таньдаг яг тэр нэг одоо сцен дээр хэрвээ бидний яг өнөөгийн амьдрал дээр бол бид нар тэгж чаддаг болов хэн нэг бид нар тийм зүм одоо эмэгтэй хүмүүсээс нь илүү асуух шүү. Тийм зүм мэдрэмж юу н хэр байдаг бол гэж юу н бодсон уу? Яг тэр талаар бодоагүй. Гэтэ тэр нэг сцен дээр чи миний царайг битгий хар. Чи Бурараасаа гэдэг. Тийм миний хоолойг л сонс гэд ингээд нуруу хараа суудаг шүү дээ. Тэр амар гоё. Тэр үнэхээр гоё. Тийм үнэхээр гоё хэсэг шүү. Хайр. Тэрийг одоо үзэрэй гэх. Тийм одоо үзэрэй. За найруулагч хувьд ягаад энэ киног бас үзэрэй гэж төрөх вэ? Манай постэр дээр нэг үг байгаа. Амьдрал бол эхлэл биш ээ. Үхэл бол төгсгөл биш гэж байгаа. Яг нөгөө пүүжи хэлдгээр бол ингээд спиралдал яваад байдаг гэдэг юм уу. Тэгээд энэ утгаараа тэгсэн мөртлөнгөөсөө тийм дуусахгүй юм бол нөгөө үүлийн үрэл айл анчхын ч дуусахгүй юу шүү. Бас тэрийгэ анзаарч мэдж яваарай. Зөв яваасаа билээ гэдэг л ийм агуулгатай. Тэгтээ нэг жоохон айд хөрмээр нь байх хэвээр нүгэл хийж байгаа хүн жоохон чих үцмээс ч юм уу тийм мэдрэмжийг аваасаа буян үйлцэн хүн нь бол сэтгэл хангалуун байгаасаа гэдэг ийм үднэс л. Тэгээд тэрийг нэг жоохон өөр байдлаар үйл явдлаар л үзүүлсэн юм болоо да гэж одоо бодож штэ. Тэгээд энийг бол үзэхэд бол асар хуучраагүй кино гэж бодож байна. 2023 онд анх театрт нээлттэйсэн байна. 23 оны хэдэн сард? 11 сар гэж байна. Тий. Тэр жоохон 2 жил гарны дараа л. Тий 2 жил гарны өмнө л гэсэн үг. За уран бүтээлчтэй маш их баярлалаа. Бүгд яг одоо бас уран бүтээлтэй завгүй байгаа хэрнээ бас бидний урилга хүлээж аваад зүүдний хүн киноны талаар үзэгчтэйгээ бас хуваалцаж тэднийг бас энэ кинонд урилгад оролцож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрэнд нь бас уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Бидний ярианд анхаарлаа хандаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бид нэр өнөөдөр Монгол кино нэвтрүүлгээрээ зүүдний хүн киноны уран бүтээлчдийг бас урьж оролцууллаа. Монгол кино нэвтрүүлэг маань Монголын үндэсний кино урлагийн зөвлөл ТV-с телевиз хамтран та бүхэндээ 7 хоног болгон нэм гараг болгоны орой хурж явах болно. Нэм гараг болгоны оройд та бүхэн бас Монгол кино уран бүтээлчтэй уулзаж бас Монгол киног бас шимтэг үзэх бас боломжтой болж байгаа. Эхний улиралдаа бид 2020 оноос хойших уран бүтээлүүдээс онцлон 10 уран бүтээлийг та бүхэндээ хүрэхээр бэлдсэн байгаамаа. Одоо ингээ бүгдээрээ хамтдаа 95 зүүдний хүн уран сайхны киногоо хүлээн авч үзье. Эх 7 хоногийнхаа дугаараар эргээд олзъя. Түр баяртай.